ганжуур данжуурын хамгийн үн цэн нь бол бид өнөөдөр бас яхахгүй дэлхий бол өнөөдөр бол дэлхийн буддизм судлал гэдэг бол бухны шашны судлахад бол зөвхөн дорн дахны зүйл байсан бол одоо өөрөнд дахин маш их хүчтэй. Тэр тусмаа одоо өнөөдөр бол барууны орнуудад бол буддийн судлалын маш олон төвүүд, олон судалгааны эрдэмтэд судалгаа хийж байна. Ихтэй сургуулиуд бол байна. Тэгээд тэр болгоны эцэст нь бол ганжуур данжуурдаар л аж толдог ийм зүйл. Тэгэхээр тэр Монгол ганжуур данжуур зүгээр энэний үн цэнийг хэлхийн тухайд дэлхийн нэгэнд хүлээн зөвшөөрөөд 2011 онд Шунхан барын данжуур Усан дандны алтан давш хоёрт ЮНЕСКО-ийн дэлхийн хосгүй үнэт өвөр бүртгэж гэрчлэгийг нь бидэнд гардуулсан. Энэ жил 9 эрдэнээр улсын намын санд хадгалагдж байгаа 9 эрдэнээр бичсэн ганжуурт бас дэлхийн хосгүй үнэт өвөр бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр зэрэг энэ ганжуур данжуур Монголд байгаа ганжуур данжуур гэдэг маань дэлхийн хосгүй үнэт өвөд ЮНЕСКО-д бүртгэгдсэн юм бүтээлээ. За яагаад энэ дэлхийн одоо ЮНЕСКО гэдэг олон улсын оюуны өв соёлыг хадгалдаг, хамгаалдаг, судалдаг тэр байгуулагч дэлхийн хүн болгон энд юу яадаг юм гэхлээр зэрэг энэ бол бид Будда юм уу бурхан багш түүний үеийн сургаал номлын хамаг гол шимэн түүнийг дэлгэрүүлэн тайлбарсан их баг 5 ухаан гэж хэлдэг. Энэ бүхэл мэдлэг ухааны олон салбарыг багтаасан шим нь бол ганжуур данжуурд л очиж хурдаг юм. Тэгэхээр ганжуур данжуур гэдэг бол зүгээр анхандаа ганжуур данжуур гэдэг бол төвлөг, ганжуур нь бол зардгийн орчуулга гэсэн үг, данжуур нь бол шаштрын орчуулга гэсэн үг. За энэ бол хэдэн үед бий болсон бэ гэхлээр тэр эртний нийтгт бол бурхан бошийг сэрүүн тунгалаг байх үед ч гэсэн л номын бас тэр зөвдөр номын бичиж байсан үн байх ёстой. Гэтэл энэ үед бол бас тэр сүдэлтэн бас одоогоор бол бас л чаралба гэж хэлдэг. Энэ бол тэр сүдэл номыг бас сүйтгэсэн, шатаасан ийм олон явдал байдаг. Тийм учраас бурхны задгийг 3 удаа хураана гэж. Хураана гэдэг нь 3 удаа эмгэтхэн цэгцэлсэн. За энэ цэгцэлсэн зардгууд нь бол пали хэлээр, санскрит хэлээр байсан. За ихэнх нь бас сүрсэн. Гэвч төвдийн 3 ном таан гэдэг Сорон Тэсрэн Дэвсэн, Тэрэл Бажим, Усан Сандал таан гэд монголчууд гэдэг. Энэ Тэсрэн Дэвсэн хаан бол 8-9 зууны үеийн хаан. Энэ хааны үед бол Самья гэдэг одоо ч ласт байгаа хэр хийдийг байгуулахад энэ үед өөрийн төвдийн олон бандитыг залуучуудыг энтэгт явж сургасан, энтхийн олон мэрэгэн бандитыг урд залсан. Ингээд төвд хэлэнд орчуулах ажил өрнөсөн юм. Ингээд энэ бол үндсэндээ гол цөм нь энэ үед бол орчуулагдсан ийм учиртай юм. За ингээд чухам бодтой төвдөр ганжуур данжуур бүтгэх, орчуулах энэ ажлыг бол бас л Нартан гэдэг анхны модон барын бар хэвлэлийн хүртэл Монголын хаад ивэд итгэсэн ийм сонин төв гарч ирдэг. Одоо Монголын Юан гүрний буян тааны үед, аюур орв тааны үед одоо энэ үед бол Жумдан дээр Жамин багш гэдэг Жумдан эргүй арилдээ тийм үү? Түүний одоо шавь нь бол Юан гүрний үед залагдаж байгаад тэгээд одоо багш нь бол энэ олон тэр бурхан багшийн зардгуудыг инклээ, цэглээ тавиадсан одоогор бол маш олон өрөө ном байж за энийг инхэл цэгцэлэх бол ахиа цэмглүүд мөнгө хэрэгтэй, цаас хэрэгтэй, биер яртаг хэрэгтэй. Энэ эд хэрэглэгдэхүүнийг тэр буян тааны зарлагаар Жумдан эргүй арилдээ гэдэг багшид явуулсан. Тэгээд анхны одоо энэ дэглэх ажлыг бол тэр өглөгийн хүчээр бий болсон. Нартан гэдэг газар бол анхны төвд ганжуур данжуурын барыг эзлэхэд бас Монголын хаад өглөгийн эзэнд байсан учиртай. За ингээд наашаа бол би нэг за энэ одоо жоохон товчхон яриа да. Наашаа ингээд орчуулахад бол энэ ганжуур данжуур бол нэг үед нэг дор орчуулагчсан зүйл биш. 14 дугаар зууны үеийн одоо Чожиод Сөргөн гэх мэт ингээ авраг орчуулагч нарын үеийн орчуулагч бот-ботоор хэсэг татан багтан зохиолуудын орчуулга нь явсаар байгаад одоо Төмдийн Алтан хаан гэж 17 дугаар зууны үе
Төмдийн Алтан хаан гэдэг та бүхэн Алтан хаан гэдгийг бол мэдэх ёстой. Энэ бол Алтан хаан гэдэг бол одоогийн Гэлэгбаагийн төгс үндэстний шишин, бид нар шарын шишин гэдэг энийг 3 дугаар дүрийн Далай ламыг залж Далай лам гэдэг тэр цолыг анх өгсөн тэр учиртай хаан шүү дээ. Энэ хаан бол 51 жил төрийг төхнүүлэх энэ улстай дайтах энд үлсээ зориулсан. Сүүлийн 10 жилээ уян намын үлсээ зориулсан ийм учиртай хаан. Тэгээд сүүлийн 10 жилдээ энэ хүн бол энэ Ганжуурыг бол орчуулах ажлыг бас ерөнхийд нь дуусгасан ийм буйтай хаан. За гэвч ингээд энэ орчуулгуудыг Лэгдэн хаан, Монголын сүүлчийн хаан тийм үү? Их Монгол улсын сүүлчийн хаан Лэгдэн хаан бол энэ 17 дугаар зууны ихэнх үед 33 килмэрч гэж орчуулагчаа хэлж байгаа юм. За зарим сурвалжинд бол 50 хэдэн орчуулагч нарыг цуглуулад тэр Төмдийн Алтан хааны үед орчуулсан тэр орчуулгуудыг шүүгээд ахиж нэг шүүн ариутгаад нэмж одоо засаад бүр мөсөн цэгцлээд 1629 онд одоогийн Хөгцөөгийн Ширээцүүд энэ болгомол цаасандаар биндрийн өнгөт хөх хар хөхөнгөөр ингээд сардчихсан энэ цаасандаар алтаар бичиж Монгол үчгээр бичиж бүтээсэн. Энэ бол Лэгдэн хааны алдартай 3 шүтээний нэг байсан юм. За энэ Лэгдэн хааны үеийн энэ Алтан Ганжуур бол тэгээд сүүлд нь Манжуудын гарт бас орсон. За хожим зүгээр зарим нэгэн дам янз бүрийн бичимд бидэгээр бол одоо дайны үед Японууд энэ өвөр Монголыг эзлэх үед бол зарим хэсэг нь Японд гараад газар хөдлөлийн үед сүрсэн гэдэг мэдээ байдаг. А зарим нэгэн ботн бол магадгүй өвөр Монгол энэ тэнд Японы тэндээс бас тэр Алтан Ганжуур бол гарч ирэх байхаа. За тэгээд энэ Ганжуур бол бичмлээр 100 орчим жил тарж байгаад 1729 онд энэ Камбалан хааны үед дахин 100 гаруй орчуулагч нарыг урьж шүүж ариутгаад шунхан бараар барлсан ийм төвхтэй. Тэгээд өнөөдөр бол энд 100 жилийн орчинд гар өвчлөлөөр тарсан энэ Ганжуурууд нь бол Ленинград юм уу одоо Парисын номын санд Японд энэ тентгийн номын санд цөөн хов байна. Ганц нэг хоор их нандин гар бичмэл. За Монгол улсын номын санд ч гэсэн гар бичмэл Ганжуур байгаа. Шунхан барын Ганжуурчил байгаа. За энэ сүүлийн яаж Ганжуур тарах энэ олдсон тухайд нь бол яг цаг гарвал ярий. А Данжуурын тухайд бол орчуулах ажлыг бол энэ урд өмнө нэг цагт би хийж байгаагүй ажил гэсэн. Ихтэй Ганжуур гэдгийг бол гэлж хэрэгтэй би зардгийн орчуулга гэсэн. Энэ бол 1161 их зохиолыг багтаасан 100 гарчгийн хамт 180 бот зохиол юм шүү. А Данжуур гэдэг бол 3400 гаруй их зохиолыг багтаасан 225 бот ийм авраг судрын судар шилтрийн чуулган байгаа. Энэ бүтээлийг бол Данжуурыг бол энэ Камбалан хааны зарилга Жанжаар бий дорж гэдэг хүний удирдлагын дор эхлээд тэр 1748 онд Мэргэд гарахын орон гэдэг алдартай төлөвчийг найруулсан. Өнөө би 10 ухаан гэж ярьсан тийм үү? Одоо их 5 ухаан гэдэг чинь гүн ухаан, учир шалтгааны ухаан буюу лог тэжээх ухаан, урдлахын ухаан, дун ухаан гэдэг нь одоо хэн шинжил юм да. Энэ тав байх шитэй баг 5 ухаан энэ бүхэл мэдлэг ухааны салбарын нэр томьёонуудыг цэгцэлсэн ийм төлөвчийг найруул тавьж байгаад тэгээд өвөр 40-с ар 57 хошуунаас хамгийн эхлээд шилдэг орчуулагч нарыг цуглуулаа гэж явуулаа нэрсээ. Тэгээд дараа шалгалт аваад 200 гаруй орчуулагчийг цуглуулад 1742-оос 48 оны хооронд энэ Данжуурын 225 ботыг бүр мөсөн орчуулж дууссан юм. Тэгэхээр зэрэг энд бол бас тухайн үед шилж сонгоод тэр авраг орчуулагч нар тэгж олдож байна гэхэд бол энд зүгээр би нэг яхан халил хийж чадвал өнөөдөр янз бүрийн агуулга сэдвтэй 225 ийм бот номыг англи хэлнээс орчуулъя. За нэг 3 жилдгүй нэг 200 сайн орчуулагч олоод иргэвэл өнөөдрийн Монголд
олдох юм болов олдохгүй юм болов. Тэгэхээр зэрэг монголчуудын тэр үед монгол хэдний мэдлэг, монгол орчуулгын мэдлэг ямар цар хүрээнд бас хүрчихсэн байсан болоо гэдгийг нэг харуулах ийм л онцлог юм да.